Энэ залууг Дорж гэдэг. Тэрээр нэгэн хувийн байгууллагад менежерээр ажилладаг. Түүний ажил үнэхээр их. Ихэнх цагаа утсаар ярьж, гэрээ хэлэлцээр хийж өнгөрүүлдэг. Энэ их ажлын хажуугаар Доржийн аав Бат тэтгэвэр тогтоолгох насанд хүрч ажилласан жилийн лавлгааг хэрхэн авах тухай судлах ажлыг хүүдээ даалгажээ. Үнэн дээр Доржид тэдгээр лавлгааг хаанаас хэрхэн олох тухай ямар ч мэдээлэл байхгүй байлаа. Бат өмнө нь Говь Алтай аймагт ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжин ирж хэд хэдэн байгууллага дамжин ажилласан нэгэн. Тиймээс түүний ажилласан жилийн лавлгааг олохын тулд үндэсний төв архив, Говь Алтай аймгийн төрийн архивын тасаг, хуучин ажиллаж байсан байгууллагууд зэрэг маш олон газраар явах шаардлагатай байлаа. Мөн хөдөө орон нутгийн байгууллагын баримтууд Улаанбаатар хотод ирдэггүй. Орон нутагтаа байдаг тул 1000 гаруй километр зам туулж лавлгаа авах, тухайн байгууллага баримтаа архивт хүлээлгэж өгсөн эсхийг өөрийн биеэр очиж архивын ажилтнаар шүүлгэж байж л мэдэх зэрэг хүндрэлтэй асуудлуудтай тулгарах эрсдэлтэй байлаа. Хэрв энэ дарааллаар лавлгаа авбал цаг хугацаа их орж, дагаад их зардал гарах байсан юм. Ингээд Дорж интернетээр багахан судалгаа хийтэл өмнө нь маш их хугацаа шаарддаг байсан энэ их ажлыг ердөө ганцхан цагийн дотор амжуулах боломжтой болсныг олж мэдлээ. Нийслэлийн архивын газрын онлайн лавлгааны системд 37 архивын байгууллагын нэгдсэн санг бүрдүүлсэн бөгөөд үүнд архивын лавлгааны байршил, баримтын мэдээлэл, цагийн хуваар, бүрдүүлэх баримт бичиг, утасны жагсаалт зэргийг нэг дор төвлөрүүлжээ. Ийм болохоор хэрэгтэй лавлгаагаа чухам хаанаас авах тухай мэдээллийг хялбараар хүлээн авч, зөв газраа олохын тулд олон газраар явж цаг алдалгүй шууд очих, орон нутгийн архивт байгаа баримтын мэдээллийг орон нутагт нь очилгүйгээр авах, мөн урд нь энэ төрлийн үйлчилгээг цөөн тооны газраас авах боломжтой байсан бол одоо нийслэлийн архивын газрын төв байр, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн бүн салбар, лавлгаа үйлчилгээ шилжүүлсэн дүүргийн архивын тасаг, зорилттой хорооны нэг цонхт үйлчилгээ үзүүлдэг болсон байна. Тиймээс Бат хүүгийнхээ зөвлөсний дагуу богино хугацаанд өөрт ойрхон цэгээс хэрэгтэй баримт бичгүүдэд зардал чирэгдэл бололгүй тун хялбараар цуглуулж чаджээ.